За тэгээд одоо өнөөдрийн бас энэ төсөв батлагдахтаа зэрэгцээд энэ төлөвлөлтийн асуудлаас эхлээд ярихгүй болохгүй байна гэдэг зүйлийг л хэлмээр энэ зарчмын үед. Багш нар за ер нь нийгмийн салбарынхан бас энэ цалин цавуусны асуудлыг нэлээд л эртнээс ярьж ирсэн. Энэ асуудлыг одоо яг төсвийг одоо боож боловсруулах явцдаа ч гэсэн харгалзаж үзээд бас тодорхой хэмжээнд бас саналын тусгатлаар ажиллахгүй бол яг одоо энэ төсвийг хилцэн батлах процесс төр ирэхээр маш хэмжээний одоо төсөв задрах байт юм уу ийм зүйл рүү ингэ явж байна. Энэ дээрээ цаашдаа хаана бас анхаарах зайлшгүй шаардлага байна гэдэг зүйлийг одоо хэлмээр байгаа. За нөгөө дэгүрдээ энэ төсвийн хууль дээр шинээр хөрөнгө оруулалтууд мөнгө байхгүй гэсэн мөртлөө маш олон шинээр хөрөнгө оруулалтуудыг одоо оруулж ирлээ. За энэ мэргэжлийн байгууллага энэ шинээр хөрөнгө оруулалт орж ирж байгаа энэ төсөл хөтөлбөрүүд чинь төсвийн үйл заасан энэ шаардлагыг хангахгүй шүү гэдэг зүйлийг л одоо удаадараа хэлж байгаа. Тэгээ энэ төсөв маань угаасаа 5 сарын 31-ний дотор төсөв заасан энэ төсөл хөтөлбөрүүдийг тендер худалдаа авалтыг хийж чадахгүй бол татагддаг. Яг л нэг ийм хагас жилийн настай хөрөнгө оруулалтын чиглэлийн юмнууд нь явж байна да. Тэгээд манай арц намынхныг бас баахан одоо шаардлага хангуу төсөл хөтөлбөрийн тойргууд дээр нь тавиал ер нь татах энэ чиглэл рүү нь оруулчихуу та. Энэ дүгнэлтээр чи хилцсэн байлээ шүү дээ. Нийт 111, одоо 158 болчиход байгаа. 111-ийг чинь 83 л ихэд хуульд нийцэхгүй байна. Ийм л одоо төсвийг өнөөдөр батлах гэж байна. Одоо харамсалтай байна. Санал хураалтууд нь байнгын орон дээр болон чуулганы нэгдсэн уралдаанд лаацтай явлаа. Эндээс лаац өргөсөн, тэндээс одоо гişүүд нь улаан ногоон биш үү гэдэл одоо ярилцал ингээл явлаа. Ийм онгойтой байдлаар анх удаа төсвийг батллаа. Энэ үйл ажиллагааг хийсэн хүн маань өнөөдөр одоо сайд болох гэж байгаа шиг байна. Харамсалтай. Ингэж төсвийг татвар төлөгчдийн мөнгийг хулгай хийж ингэж одоо тодорхой эрх ашгуудад зориулж өгчөөд сайд болдог жишээ Монгол төр дээр гаргаж ирлээ. Туйлын харамсалтай. Зүгээр л ил тод юмаа тайлгнаа явчих чадахгүй. Бүх зүйлийг хүч төрсөн. Байнгын орны төвшөнд гişүүдээс асуулт асуулгаагүй. Хариулт авах боломжийг шууд хаасан. Ажлын хэсгийн санал дүгнэлтэд танилцуулахгүй явах ч гэдэг юм уу. Ийм олон зүйлүүд хийлээ. За би тэгээд эцэст нь энэ татварын реформын төр бол худлаа болж байгаа юм байна гэдэг зүйлийг хэлье. Энэ нөөтийн буцаа олголтыг 5% өгнөсөн боловч 10 дугаар сарын 1 хүртэл хойшлуулж байгаа юм байна. Тэгээд цаашдаа ер нь төсөв хүндрээд ирэхээр энэ хэрэгжих юм уу сайн мэдэхгүй байна. Ингэж одоо бас аж ахуй эрхэлж байгаа болон энэ жижиг дунд бизнес эрхэлж байгаа хүмүүсүүдийг бас одоо шилний заанаас мөхөлцөд олоолгож болохгүй. Дандаа худлаа хэлж байна. Ийм л зүйлийг одоо хэлмээр байна. Тэгээ эцэст нь бол одоо энэ төлөвлөлтөөсөө эхлээд одоо анхаарахгүй бол болохгүй байна. Энэ төлөвлөлт хариуцж байгаа одоо эдийн засгийн хөгжлийн яамд нь тэр яг энэ төлөлтийн дагуу шийдвэр гаргах эрхүүдийг өгмөр байна. Хөдөлмөр эрхлэлтэй холбоотой асуудлуудыг өгмөр байна. За эргээд энэ төрийн өмчит аж ахуйн нэгж байгууллагуудын хувьчлах асуудлын шийдвэр гаргалтыг өгмөр байна. Өнөөдөр энэ усын төсвөөс чи өндөр одоо бас төсвийг төрийн өмч компаниуд захиран зарцуулж байгаа шүү. Энийг бид нар ингээд төсөв хилцэж байхдаа юу ч ярьсангүй. Тэгээ энийг одоо бас тодорхой дөрвтэй арга хэмжээ авч иж энэ төсвийн орлогыг бүрдүүлэх асуудал дээр анхаарахгүй бол одоо цаашдаа болохгүй болжээ гэдэг зүйлийг бас хэлмээр байна. Тэгээ эх жил одоо бас гадаад нөхцөл байдал таатай байж нүүрс маань их зарагдаасаа л гэж одоо эцэст нь хүсэж байна. Тэгээ өнөөдрийн батлагдсан төсөв нэг хэрэгжээд яваасаа. Яг энэ алдаа оноотой зөндөөл юмнууд байлаа, сургамжтайч зүйлүүд байлаа. Тэгвэл зарим зүйлүүдийг цаашдаа давтахгүй тулд бас эргээд за үндсэндээ бид нар энэ их хэмжээний бараг 1.80 гаруй төгрөгийн давналт хийгдээд энэ цалин дэвтгөлөө зориулахаар яалтчгүй одоо нөгөө хамгийн том хөрөнгө оруулалтын орон зай эзэлж байгаа нь автцсан байна. Одоо 30% нь яг автцаан дээр байдаг. Тийм учраас 2026 он дуусах төслүүдээс нэг нь ч хүндрэхгүйгээр одоо нэгсэнд 2026 он дуусах нь эрхчлэлдээ дуусчихъя. Харин 27 28 онд байгаа замуудаас хувьчилж засаж байгаа. За одоо 20 тэрбум бүртгэх нь болохоор нэг 17%, 20 тэрбумээс дээшхийн 27.8% асаж байгаа. Хасаад энэ чинь зөвхөн эрхчил санхүүжих түнгээс нь л хасаж байгаа гэсэн. Тэгээд тэрийг нь 27-нд дуусгах юм бол 27-нд нь санхүүжилтийн бүтэн тавиад дуусгачаа гэдэг зарчмыг барьсан байна. Яг энэ ер нь бол бидний төрийн албан багштай цалингийн энэ бүтэц тогтолцоо, энэ урамшууллын систем нь яг тэр нэгдсэн нэг хуулиар явахгүй болвол салбар болон тусдаа хууль яваад
За энэ жил одоо яг энэ боловсролын салбараар ямар асуудал үүссэн бэхээр үндсэн цалин 30%, гүйцэтгэлийн нэмэлтүүд нь 70% байгаа байхгүй. За тэгэнгүүт залуу багш нар нөгөө 30%-ийн тэр үндсэн цалин буюу айгүй маш бага хэмжээтэй цалин аваад гэсэн. Тэрнээс үүдэл энэ асуудлууд үүсч гисэн байхгүй. Тэгэхээр бидний уг нь бол одоо энэ цалинтай холбоотой асуудал, дэвтэртэй холбоотой асуудлууд энийг бид нар хаврын чуулганаар эрхцэн орчныг сайжруулахар бол хаврын чуулгандаа хийгээд за тэгээ жилийн төлөвөөгөө батлаад үүнтэй уялдаж уг нь 9 сарын 1-нд төсөв орж ирмээр байна. Сая бол одоо нөгөө хаврын чуулганаар бидний эрхцэн орчинтой холбоотой асуудлуудаа шийдэж чадахгүй байсараа л гэл салбар дээр галаар авчиж байгаа. Тэгэхээр одоо бол бидний төсвөө батлсныхан дараа эх жилийн одоо хаврын чуулганаар энэ сайн ярьж байгаа цалин дэвтэртэй холбоотой асуудлуудыг эрхцэн орчныг шинтгэх хийх ёстой. Яг салбарын хувьд одоо галт хамгаалагч одоо онцгой байдлын яаж цалинжих уу, ямар нэмэгдэл авах уу. За багш нарын цалинг бол одоо тэр гүйцэтгэлийн үнэлгээг нь 30% нь авчрах, үндсэн цалингийн 70% дээр авчрах гэдэг энэ шинтгэлүүдээ бид нар энэ хаврын чуулганы хугацаанд хийж тэрийг жилийн төлөвлөгөөд уялдуулаад тэгээд төсөвтөө явахгүй болохгүй. Нэгдүгээр асуудал. Хоёрдугаар асуудал яг энэ төсвийн хууль болон төсвийн дэгийн хууль дээр нэг хоёр том асуудал үүсчихэд байгаа. Ямар асуудал үүсчихнэ гэхээр одоо хуулийн зөрчилдөө санал хураалт хийгдэж за тэрэн дээр ингээд төсөв тавиад санал хураачдаг. Тэгээд тэр чинь нөгөө яг жишээ бид нар төсөв батлаад явуучвал хэрэгжүүлэхэд маш хүндрэлтэй асуудал үүснэ. Нэгдүгээр асуудал. Тэгэхээр хуулийн зөрчилдөө асуудал дээр санал хураалт хийхгүй байх энэ эрхийг нь хуралдаан даргалагчид өгөхгүй бол бусад хууль дээр болдгийн мөртлөө зөвхөн төсвийн хууль дээр тийм боломж нь байдаг. За дэгийн хууль дээр мөн ялгаа авахгүй байнгын хорон дээр дэмжигдээгүй саналыг чуулган дээр босгох тэр босгыг нь өндөр болгож өгөхгүй бол зарим нэг саналууд бол үндсэндээ Монгол улсын эдийн засгийг цөөрүүлэх хэмжээний саналууд хураагдсан шүү дээ. Тэр бол одоо өнөөдөр бодитоор л ярихгүй болохгүй. За тэгээд тэрийг ингээ хураал одоо асуудлыг шийдэхээр лааз ярьдаг, хулгайч гэж дууддаг. Одоо ингээд бид нар бүгдээрээ л гэрч шүү дээ. Энэ чуулганд тэгэн сууж байгаа бүхэл гişүүд энийг гэрчлээ сууж байна.